Дэлхийн цусны донор өдрийн хүрээнд Хөвсгөл аймагт 17 дахь жилдээ тэмдэглэн хүний амь аврахын төлөө авлаггүйгээр цусаа бэлгэлсэн идэвхтэн хүндэт доноруудаа хүндэтгэл үзүүлэх цусны төвийг нэрэмжит болгох зэрэг ажлуудыг тодорхой үе шаттай хийж байна. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийг хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонтой клиникийн профессор Бадцайхан агсны нэрэмжит болголоо. Бадцайхан эмчин аймгийн эрүүл мэндийн салбарт болон цусны төвд олон жил үр бүтээлтэй ажилласан салбартаа нэр хүндтэй эрхэн байсныг дурсан түүний гигийн дурсгалыг хүндэтгэн дурсгалын өшөөг босголоо. За Бацайхан эмч маань эрүүл мэндийн салбарт цусны салбар төвийг 2020-оос 2023 онд тасралтгүй 23 жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд донорын үйл ажиллагаагаараа удаа дараалан улсдаа тэргүүн дэд байранд орсон бидний хайрт эмч, хайрт багш, сайн удирдагч билээ. Бид Бацайхан эмчигээ үеийн үед дурсан мөнгөлж явах болно. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн засаг дарга, эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан клиникийн профессор Улаанхүү Бацайхан агсны гэр бүлийнхэн ах トゥ төрөл төрөсөд оролцож эмчийн гигийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Игийн үс бүхэн мэдээлэл болдгоо хани минь үйл үсн үргэлжид мөнхөд ингээд оршиж байх болдгоо бид бас 6 сарын 14 жил болгон дэлхийн донорын өдрийг тохиолдуулан гэр бүлийн зүгээс бас нөхрийнхөө нэрэмжт шагналыг бас хоёр мэрэгчлэнтэй олгож байхаар ингээд цааш шийдвэрлэж байгаа. Энийг хэлэхэд бас таатай байна. Бацайхан эмч эрүүл мэндийн салбарт 32 жил ажилласан. Үүнээс 23 жилийн хөдөлмөрөөр аймгийн цусны салбар төвд зориулжээ. Монгол улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний чанар хангамжийг сайжруулах үйлсэд бүтээлж, санаачлагтай ажиллаж, Хөвсгөл аймгийн цусны салбар төв нь олон жилийн турш тогтмол улстай тэргүүний салбар төвөөр шалгарч байлаа. Өнөөдөр хамтран зүтгэжсэн Бацайхныхаа энэ алдрыг мөнгөжүүлсэн арга хэмжээнд өргөж ирээд оролцож байна. Цусны бусдын үндэсний төвөө 26 салбар банкнуудыгаа бүх эрхлэгч нарыг төлөөлөн энд оролцож байгаа. Тэгээ Бацайхан эмчнэр бид 20 гаруй жил хамтдаа ажилласан. Өөрийнхөө ажлаар бүх аймагуудаа ажлаараа мандаж өөрийнхөө хувийнхаа төтгөлөөр өөрийнх нь хувийн салбар банк нь улсын хэмжээнд удаа дараа 3 удаа төрүүлж 3-4 удаа 2 дугаар байр эзэлжсэн доктортой амжилтыг үзүүлжсэн ийм хүнтэй тэгээ өөрөө ажилтай мэдлэгтэй чадвартай зохион байгуулалт авьяастай ийм зохион байгуулагч хүн бас мэдлэгтэй туршлагатай клинист эмч хүн хүүхдийн эмч, сэхэний эмч тэгээ олон даргын ажлыг хийжсэн. Тэгэхээр олон талын авьяастай цусны салбар төв жилбөрөө донорын өдрийг тохиолдуулан цусаа хандивлахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, донорын игнийг нэмэгдүүлэх зорилготой нөлөөллийн ажлууд өрнүүлж ирсэн уламжлалтай. Үүний үр дүнд жилдээ 700 орчим донороос цус авч 1000 гаруй нэгж цус үйлдвэрлэн 2 хүрэл донор 60 хүндэт донортой болжээ. Тус аймаг 2018 онд жишг цусны салбар төвтэй болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ үр дүнтэй цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч хүрэлцээтэй эмчтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна. Цусны салбар төв жилдээ 8 төрлийн 1501 цусан бүтээгдэхүүнийг орон нутгатаа үйлдвэрлэж Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хвшлийн 7 эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн 18 дасаг нэгжийг стандартын шаардлага хангасан цус цусан бүтээгдэхүүнээр хангаж байна.